бохирдуулсны болон агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа уулзалт хэлцүүлэг боллоо. Тус хэлцүүлэгт аймгийн засаг даргын хамын газрын санхүү төрийн сангийн хэлтэс, аймгийн татварын хэлтэс, мэргэжлийн хяналтын газар, байгаль орчин аялал жуулчлалын газар, хараа ерөө голын сав газрын захиргаа, бүх сумдын засаг дарга түүний хамын газар, харьяалах байгаль орчны байцаагчид болон нэгтлэн бодогч нар оролцож байна. За хамгийн гол сэдэв маань энэ болоод байгаа. Одоо бид нар яагаад ингэж бүх одоо уг хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих холбогдлолтой бүх байгууллагууд уулзаад ярилцаад байгаа юм бэ гэхээр энэ хууль бол 11 оноос хойш гарсан байдаг. Хуулийг дагаж гарсан засгийн газрын тогтоолоор батлах ёстой журам, сайдын тухайн байгаль орчны аялал жуулчлалын сайд, барилга хөтөлбөрийн сайд, тухайн холбогдох тушаал шийдвэрүүд нь бол дандаа 19 оны 11 сар 12 сард батлагдаж гарсан баг. Тэгээд мэдээж хууль зүйн яамнаас тото батлаасны дараа бидэрт 20 он дээр ирж байгаа болохоор 2020 оноос эхлээд энэ төсөв төлөвлөх асуудлууд яригдж байгаа гэсэн үг. Тэгэхээр тухайн энэ олон байгууллагуудын жишээ нь ус цаагуур болон одоо мэргэжлийн хяналт мөн тухайн ус уг хувьцаат компани одоо тусгай зөвшөөрөл бүхий хүлээн зөвшөөрсөн лабораториудын шинжилгээний үндсэн дээр энэ агаарын бохирдол, хаягдл ус зайлуулах энэ бохирдолтой энэ өнөөдөр яригдаад байгаа энэ чухал асуудлуудыг хэрхэн ногдуулж яг тэр шинжилгээ лабораторийг юунд нь үндэслэх, аль лабораторид нь үндэслэх, аль төрийн байгууллага энэхүү үйл ажиллагааг эрхлэх энэ байдлаар нь холбогдуулж ингэж хоорондоо ярилцж байгаа. Өмнө нь тухайн хууль батлагдсан ч гэсэн хэрэгж үндэслэн дөрөв хэлсэн аргачлал тушаалууд батлагдаагүй байсантай холбогдож байгаа болохоор төсөвд бол тухайн төлбөр төлөгч нар хуулиа биелүүлээд төлж байсан. Жишээ нь дахин нэхий хувьцаат компани гэхэд одоо Орос улсаас оруулж ирсэн одоо нөгөө нэхий боловсруулах шатны холбогдох энэ одоо органик бодистой уус малтай бол төлж исэн. Мөн усууг тий одоо тухайн бусад байгууллагууд бол төлж исэн. Гол нь хэрхэн тайлагнах, тайлангийн хэрхэн авах, тэр төлсөн мөнгөний хэрхэн төсөв төлрүүлсэн мөнгөний хэрхэн буцааж одоо тухайн татварын ерөнхий хуулийн дагуу төлөх тайлагнах энэ тайлангийн хэлбэрүүдийг бас тухайн байгууллагууд нь олох ёстой болохоор энэ хэлцүүлэг хийгдэж байна. За энэ дээр хоёр үндсэн чиглэлийн одоо журам хууль одоо хэрэгжиж эхэлж байгаа. Нэгдүгээр ус бохирдуулсны төлбөрийн тухай бол. За нөгөөх нь агаар бохирдуулсны төлбөрийн тухай бол. За энэ ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дээр ус ашиглагч иргэн аж ахуйн байгууллага одоо тодорхой 1 м3 усанд одоо шинэлэгдэх бодис, бохирдуулагч бодисын хэмжээнд давсан тохиолдолд нэмэлтээр хэдэн төгрөгийн татвар төлөх вэ? Энийг яаж одоо аймгийн төсөв төлрүүлэх вэ? За мөн одоо агаар бохирдуулагч их усруудын одоо бас мөн ижлэх одоо бохирдуулж байгаа их усрын одоо тоогоор нь татвар ногдуулах энэ ажлыг хэрхэн яаж зохион байгуулах вэ гэж чиглэлээр бодлого тодорхойлж байна. Ер нь ажлын хэсэг байгууллагад тухайн байгууллагууд манай өөрсдөө одоо дотоодын хяналт байгаа мөн одоо мэргэжлийн хяналтын байгууллага холбогдох одоо итгэмжлэгдсэн лаборатори тухайн хүртэн шинжилгээ юм хийгээд тухайн бохирдуулагчийг хүсвэр давсан тохиолдолд татвар ногдуулах. За мөн одоо өөрсдийн цэвэрлэх байгууламжгүй аж ахуйнчид мэдээж одоо зөвшөөрөх стандарт хэмжээс давсан хэмжээгээр ус бохирдуулж байгаа. Энэ дэр бол тогтмол татвар ногдуулах гэх хэмжээний зүйлүүдийг ярилцж байна. Ер нь цаашид ажлын хэсэг маань энэ чиглэл дээр энэ 20 онд нэлээд үр дүнтэй ажиллах. Ийхүү мэргэжлийн байгууллагууд ус бохирдуулсны болон агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, ашигт малтмалын тухай зэрэг хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төрийн байгууллагуудын төлбөр төлөгчдөд үзүүлэх төлбөр тооцоог хурдан шуурхай ойлгомжтой болгох үүднээс төлбөр ногдуулах аргачлал, за хэрхэн төлбөр тооцох, тооцсноо хэрхэн төсөвт төлрүүлэх, мэдээ тайлангаа хэрхэн солилцох зэрэгэ хэлцэж байна. Тухайлбал ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төсөлд усны бохирдол нэмэгдэх бүрт ус бохирдуулсны нөхөн төлбөр нэмэгдэх зарчмыг бий болгож, хаягдал усаа стандартад нийцүүлэн цэвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжих асуудлыг маш тодорхой тусгасан байна. За хууль хэрэгжиж эхлээд тодорхой хугацаа өнгөрсний дараа улсын хэмжээнд хаягдал усны бохирдлын хэмжээ буурч, үүнийг дагаад олон гол нуурууд цэвэршиж, байгаль орчны доройтол бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.